За миний олж мэдснээр манай Монгол улсад ойролцоогоор нэг 10 орчим зээлийн аппликейшн байдаг юм байна. За тэр аппликейшн яадгийг гэхээр маш хурдан хугацаанд маш найдвартай ямар ч баталгаа гаргахгүйгээр 10 хүртэлх сая төгрөгийг маш хурдан хугацаанд гаргаж авч болдог. Гой сонсогдож байгааз. Хай, хөрөнгө оруулагч Lifelong Learner Тэмүүлэн байна. Хэрв та манай сувгийг анх удаа үзэж байгаа бол манай сувг мөнгө, мөнгөний сэтгэл зүй, хувийн санхүү ярьдаг байгаа. За түүнээс гадна мэдээж хувийн санхүү, мөнгөний сэтгэл зүй хүний хөгжилтэй шууд холбоотой байдаг учраас бас хүний хөгжил дэвшлийн талаар ярьдаг тийм сувг байгаа. Ингээд та subscribe хийхээ мартаоцай. Хэрв миний сувг одоо миний видеонууд ямар нэгэн хүнд хэрэгтэй гэж бодож байвал та цааш нь түгээгээрэй. Тэгж бид нэгэ дэмжээрэй. Ингээд let's talk about money. За өнөөдөр та бүхэндээ би Монголд борооны дараах мөөх шиг гарч ирсэн зээлийн аппликейшн тухай ярих гэж бодлоо. За энэ сэдвийг та бүхэндээ би 3 тасалж ярих гэж бодлоо. За нэгдүгээрт нь зээлийн аппликейшн гэж яг юу юм, яаж ажилтгийг. За хоёрдугаарт нь болонгууд бид нар ер нь үнэхээр зээлгүй амьдарч чадахгүй мó. За гуравдугаарт нь болонгууд ер нь ямар гаргалгаа байгаа. Заавал зээл авах шаардлагатай мó, шаардлагагүй мó гэдэг тухай ярилцъя гэж бодлоо. За нэгдүгээрт нь зээлийн аппликейшн гэж ер нь юу юм? Тэрний аюултай тал нь юу юм гэдгийг ярилцъя. За дээр биднийг жоохон байхад Ламбард гэж юм байсан. За Ламбарданд юмаа тавьж үзээгүй хүн бол ховрох. Ламбард гэдэг үйлчлэгээний байгууллага, ер нь үйлчлэгээний газар сүүлийн үед хараад хахад ер нь их багассан, ер нь их багасж байгаа, алга болцсон тий. За тэгээд та бүхэн бодож магадгүй Ламбард гэдэг юм чи алга болцсон юм байна штэ гэж бодож байвал алга болоогүй. За тэр Ламбард гэдэг юм чин дижитал шилжилт хийгээд за танд улам ойрхон өөр ихэд улам амар болоод карманд ч ороод ирсэн. Тэр нь болохоор одоогийн гар утсан дээр байгаа смартфон дээр байгаа зээлийн аппликейшн юм аа. За энэ зээлийн аппликейшнийг хэрэгжилж үзсэн хүн, ер нь хэрэгэлдэг хүн бол мэдж байгаа. Маш амархан, тий, маш урт хугацаанд, маш найдвартай зээл, тий, ямар нэгэн лизинг, ямар нэгэн зээлийг гаргаж авч болдог байгаа. Тэгээд өнөөдөр та бүхэндээ би юу ярих гэдэг нь гэхээр энэ зээлийн аппликейшн биднэрт яаж нөлөөлөд байгаа юм, биднийг мөнгө хураахад яагаад саадуулаад байгаа юм, бидний мөнгө ажилуулахад одоо жишээлбэл гоё амьдралтай жоохон мөнгөтэй болоход юу яагаад шууд бусаар садаалаад байгааг талаар ярилцъя. Та бүхэн бодож магадгүй ер нь зээл аавна гэдэг чинь хүний өөрийнх нь сонгоол, хүний өөрийн шийдвэр тий. Ер нь ингээд чамд хамаагүй штэ гэж бодож магадгүй. За fair enough. Амьдралынхаа төвшөтэй үр зээлтэй цалингаа цалингийн хооронд тэг жоохон ядуу буурай амьдрахыг хүсвэл яг одоо энэ видеог үзэхэ болоорой. Ягаад гэхээр энэ видео танд зориулсан видео биш. Нэгдүгээр асуудал нь юу вэ гэхээр ерөөсөө зээлийн аппликейшн гэдэг юм ерөөсөө борооны дараах мөөх шиг ингээд гараад ирсэн. За тэрнээс гадна одоо манай олонний танил те ер нь жоохон олон танигдсан хүмүүс инфлюенсер гэдэг усуд зээлийн аппликейшн энэ зээлийн үр зээлийн тухай айгүй их реклам сурчлага хийдэг. За тэгээд яагаад энэ зээлийн аппликейшнийг рекламдах те сурчлах тэгээд яагаад ийм олон зээлийн аппликейшн байх аюултай юм бэ гэхээр ерөөсөө хурдан шуурхай найдвартай үйлчлэгээ тэгээд ер нь хүмүүс амраа бодоод дараа нь гарах үр дагаврыг бодохгүйгээр жижиг зээл те бичил зээл 10 сая хүртэлх төгрөгийн зээл ингээ авчдаг. За тэгээд дараа нь ямар нэг юм болоо зээлд төлж чадахгүй, өрөө төлж чадахгүй болонгууд өөрөөсөө маш хүнд асуудалд ордог байгаамаа. Энэ нь маш аюултай. За тэгээд нэг жишээ гэхэд манай Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг нэг зээлийн аппликейшнийг ингээд жишээ авч үзье. Тэр нь болохоор аппликейшнээр дамжуулаад 14-өөс 30 хоногийн хугацаатай 10 сая хүртэлх төгрөгийг маш хурдан шуурхай ямар ч баталгаа гарахгүйгээр ингээд авч болдог гэх юм аппликейшн байгаа. За тэгээд 10 сая хүртэлх төгрөг айгүй хурдан ингээд шуурхай авч болд юм байна. За тэгээд зээлийн нөхцөл нь юу юм бэ гэхээр ерөөсөө сарын хүн 4.5%. 4.5% гэсэн үг тий. За 10 сая төгрөг зээллээ гэж бодвол 450k төлнө гэсэн үг. 10 сая төгрөг 450k сард. За тэгээд хүний амьдралд юу ч тохиолдож болно. За тэр 10 сая төгрөгийг төлж чадахгүй хүрвэл хугацаа хэтэрсэн хоног болгонд 450k одоо тэр 4.5%-ийн 20% болох 90,000 төгрөг өдөр болгон төлнө гэсэн үг. За энэ хамгийн гол нь тэр дараа нь гарч болох те биднийг өрөнд оруулах, биднийг тэр ер нь дандаа ингээд зээлээс зээлийн хооронд, цалингаа цалингийн хооронд юм өртөө байлгах нэг аюул нь юм аа. Тэрийг нь бид нэр бодож үзэхгүйгээр 14 1 сая төгрөг газ ингээд аваад дараа сард ингээд төлчихийгэл боддог. Ямар нэг юм тохиолдолд төлж ингээд чадахгүй төрдөг. Тэгээд тэр болгонд нь өдөр болгонд ингээд хүүгийн хүү бодогдоод яваад байдаг. Тэгээд энийг би аюултай гэж хэлээд байгаа. За энэ бол зөвхөн нэг л жишээ тий. За тэгээд энүүгээрээ би юу гэж хэлэх гээд байна гэхээр тэр үйлчлэгээ үзүүлж байгаа янз бүрийн зээлийн аппликейшн муу гэж хэлэхгээгүй, тэрийг агуулж болохгүй гэж хэлэхгээгүй, эсэргүүцээгүй. За тэгээд тэрнийг бас рекламдж байгаа инфлюенсер олон танилуудыг буруутгах гээгүй. Хамгийн гол нь асуудал нь юу вэ гэхээр асуудал нь биднэрт байгаамаа, өөрсдөд маань байгаамаа. Зээл авч байгаа хүмүүс биднэрт өөрсдөд маань байгаамаа. Мөнгө хадгалдаг болъё, мөнгө ажилуулдаг болъё тий. Жохон мөнгө ингээд хураая
гидж бодож байгаа бол хамгийн эхлээд ямар ч үр зээлгүй байх хэрэгтэй. Бид нар тэднийг сурах хэрэгтэй. Мөнгө хадгалж сурах хэрэгтэй. Мөнгөө ажилуулж сурах хэрэгтэй. Мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж сурах хэрэгтэй. Өөрийнхөө тийм мөнгөний сэтгэлгээг ингээ ойлгож сурах хэрэгтэй. Учраас хамгийн ихэнд үр зээлгүй байх хэрэгтэй маа гэдэг. За хоёрдугаарт нь болохоор бид нар ер нь ерөөсөө ингээд яг үнэхээр зээлгүй амьдрч чадахгүй мүү? За миний бодлоор манай Монгол улс яг ингээд нэг юм завсрын үйл рүү орж байгаа гэж боддог байна да. За тэр нь яг юу гэхээр бид нар ингээд олон нийтийн сүлжээгээр ер нь ингээд мэдээлэлд ойрхон болчлоо. Хин буруу, хин зөв гэдгийг ялгаж салгадаг болчлоо. Тэрийг ярьдаг болж байна. Тэрнтэйгээ тэнцдэг болж байна. Тэгээд үүнд хугацаа орно. Энэ бүх юм ингээд гой болтол хугацаа орно. За тэгэхээр улс орон гой болохыг хүлээгээл ингээд хин намайг ингээд ирээд аврах бол те хин намайг ингээд ирээд те миний амьдралыг гой болгочих واخ гэж харахгүйгээр бид нар өөрсдөө өөрийнхөө төлөө юу хийж чадах вэ? Тэ өөрийнхөө контролж чадах юмыг тэ контролд чадж байгаа л үгүй юу? Контролд чадахгүй юм оролцохын оронд өөрийнхөө контролд чадах юмыг өөрийнхөө нөлөөлж чадах юмыг хийж чадж байгаа л үгүй юу гэдгийг асуух хэрэгтэй. За тэгээд контролд чадах юм гэж юу яриад байна гэхээр жишээлбэл хэрэглээний зээлийг болж хэрэгтэй. Нэг жишээ. За тэгэд ер нь өнөөгийн нийгэмд ер нь зээлгүй амьдарч болохгүй байна гэж мянган шалтгаан гарч ирнэ л дээ. Гэхдээ би яг одоо яг хэлмээр байна. Бид нар бас өөрсдөө жоохон хатуу хандаад яг өөрсдийнхөө бодис байдлыг ингээд дүгнэж үзэх хэрэгтэй юм бэл. Хэдий болго ингээд толгойгоо илүүлээл яваадах юм те. Өөрийнхөө толгойг илээл хүнээр толгойгоо илүүлээл. Тэгэд ер нь угаасаа янз бүрийн шалтгаан гарч ирнэ л дээ. Мянган шалтгаан гарч ирнэ. Зээл хийхгүй бол цалин хүрэлцэхгүй байна. Зээлгүй бол маргааш хоосон. За эсвэл зээл хийхгүй бол хүүхдүүдийн сургалтын мөнгө хаанаас олох юм. За зээлгүй бол машин яаж авах юм. Зээлгүй бол яаж утас авах юм. За зээлгүй бол яаж шинэ сурагт авах юм. За зээлгүй бол яаж шинэ iPhone авах юм бэ гэл. За тэгэд мянган шалтгаан тоочхийнхоо оронд за миний бодлоор ер нь бол яаж зээлгүй болгох талаар бодож эхлэх хэрэгтэй юм шиг байна. За миний бодлоор яаж зээлгүй ер нь болгочих уу? Яаж их цалинтай ажилд орох уу? Яаж өөрийгөө хөгжүүлэх үү? Яаж цалингаа ихсүүлэх үү? За яаж зарлаа багасгах уу? Яаж хүүхдээ сайн хичээлийг нь хийлгээ те ямар нэг одоо тэтгэлэгт хамрагдах уу? Ямар нэгэн сургуулийн одоо спонсоршип ч юм уу те янз бүрийн тим юмд хамрагдах уу гэж бодох хэрэгтэй юм байлээ. Тэгээ яаж ер нь 3 өдөр мацаг барьж сурах уу? Яаж өсөж сурах уу? Яаж хоосон онд сурах уу? Ер нь яаж хичээл болгон шинэ утас авахгүй байж болох уу? Тэр ер нь гаргалгааг хаймар юм шиг үл. Бид нар эхлээд зовлонгоо тоочхгүйгээр проблем гэхгүйгээр эхлээд яаж өөрийгөө контролдож чадах юмыг тэгээ контролдож чадах вэ? Сурах вэ? Гэдгийг сурах хэрэгтэй юм шиг үлээ. За тэгэд 3 дугаарт нь олонгууд ер нь бол ямар гаргалгаа байна? Ер нь зээлгүй амьдрахад эхний алхам ер нь юу юм бэ гэд бодоод үзэхэд миний бодлоор ихэнх хүмүүсийн зээл авч байгаа хамгийн том шалтгаан нь ерөөсөө хэрэглээний зээл. Ямар нэгэн лайфстайлын зээл, ямар нэгэн хэм маягийн зээл гэж хараад байгаа. За тэгэхээр ямар гаргалгаа байна гэхээр эхний хэлжинд энэ 3 зүйлийг өөрөөс асуух хэрэгтэй юм байна. За нэгдүгээрт нь болонгууд авсан зээл бүх өрөндөө нэгнгүү анализ хийгээд яагаад юунд зориулж энэ зээлийг авбаа гэдгийг мэдэх хэрэгтэй юм байна. За хоёрдугаарт нь болонгууд өөр зээл хийж авсан юм, ямар нэгэн үйлчилгээ, ямар нэгэн бүтээгдэхүүн, ямар нэгэн юм амьдралд үнэхээр хэрэгтэй байна уу, үгүй юу гэдгийг асуух хэрэгтэй юм байна. Хэрв тэр зүйл чинь амьдралд байхгүй бол гарч болох хамгийн муу үр дагавар нь юу вэ гэдгийг бас анализ хийгээд тэрийг тогтоох хэрэгтэй юм байна. За 3 дугаарт нь болонгууд яг одооноос эхлээд тэгээ үр зээлгүй боллоо гэж бодоход миний амьдралд гарч болох хамгийн сайн болон муу үр дагаврыг бас тодорхойлох хэрэгтэй. За тэгээд энэ эдгээр 3 асуултыг ингээд өөрсдөөсөө асуугаад гой хариулсан байхад бидний амьдралын ер нь чиг хандлага нь юу юм? Бид нар ер нь юуг үн цэнэ гэж боддгийг те? Ер нь зээлгүй амьдарч чадах юм уу, чадахгүй мó гэдэг ерөнхийдөө юм том зураг нь гараад ирнэ. За тэгээд хамгийн гол нь амьдралд юу чухал вэ, юу чухал биш вэ гэдгийг мэдэж авах. Тийм 3 юм асуулт байгаа. За тэгээд миний бодлоор шүү. Та бүхэн бас зөөр болгоо. Миний бодлоор би бас сайн мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ миний бодлоор Монголд амьдарч байгаа хүмүүсийн 95% нь хэрэглээний зээл авахгүйгээр цалингаараа амьдарч болно гэж итгэдэг. Яагаад би тэгэд байна гэхээр ихэнх үр зээлийг хийхгүй, авахгүй, тэгээ төсвөрлөж болох үс зүйлүүдэд зарцуулдаг учраас тэрийг ингээд авахгүй ингээд байхад амьдрал ингээд цаашаа үргэлжлэхээр тийм зээлүүд өгдөг учраас зээлгүй амьдарч болно гэж би үзээд байгаа. За та бүхэн намайг хараана уу, байна уу, янз бүр өөртөө мэд. Гэхдээ энэ 3 зүйлийг ер нь асуугаад энэ өөртөө ингээд тодорхойлцсон байхад зээлээр амьдарч чадах уу, чадахгүй гэдгийг ер нь гаргаад ирнэ. За тэгээд эцэст нь та бүхэндээ ингээд базаад хэлэхэд ер нь зээлийн аппликейшн те тухайн санхүүгийн байгууллага ер нь зээл өгж байгаа байгууллагуудыг ер нь биднэрт ингээд зээл өгөөд байна, биднийг ингээд ядууруулад байна, биднийг өртөө амьдруулад байна гэж муулахгүйгүй хамгийн гол нь бид нар өөрсдөө хувь хүн яагаад зээл аваад байгаа, юунд зээл аваад байгаа, тэр зээлгүй бол амьдрч чадах юм уу, чадахгүй юм уу гэдгээ тодорхойлоод тэгж сурах хэрэгтэй юм байна. Яагаад би энийг яриад байна гэхээр
хувийн санхүүгээ мастерлахын тулд, хувийн санхүүгээ гартаа оруулахын тулд нэг хэдэн дөрөв цаашаа хийхин тулд хамгийн ихний алхам ер нь үр зээлээсээ салах явдал байдаг учраас би энэ тухай яриад гамаа. За ингээд та бүхэнд энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Цаашдаа бас олон сонирхолтой сэдвүүдийн тухай та бүхэнд ярилцуулна. Сэтгэлдээ мэдээж комент хэсэгт үлдээгээрэй. Бас сонирхолтой болно. Би бүх сэтгэлдүүдийг уншдаг байгаа, бас хариу өгдөг байгаа. За ингээд дараа уулзлаа. Түр